Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулаас сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг өргөхөд бэлэн боллоо. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар төхөөрөмж шинжлэх аянаараа ДДШ-ийн дэвшилтэд 3 тэг төхөөрөмж хамтран ажиллана. За мөн дижитал зээлийн үйлчилгээг нүд ирэмхийн зураг гэсвэрэтагаар Simple хамтран ажиллана. За ингээд даваа гарыг болгон бид нар одон орон гэдэг булангаараа ярьж байгаа. За бид нар бол эргээд баг дунд сургуулийн астрономик хичээл үзээг нөхдөд зориулсан ийм хөнгөн сонирхолтой сэдвээр явж байгаа. Дэлхий тэгээд сар одоо юу гэдэг дэлхийн дагуул гариг мариг гэдэг ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нарны аймгийн гаригуудаа эргээд нэг санана. Тэгэхээр нарны аймгийн гаригуудаа эргээд ярьж эхэлнэ. Бид нар бол дэлхийг ярьсан, нарыг ярьсан, сарыг ярьсан. Аха. Гэхдээ ийм сонирхолтой байдлаар сонсож байгаагүй учраас ч тэр юм уу бүр мэдгүй мэдээлсэн дөө хөлөө. Аюулгүй сонирхолтой. Анзаардгүй юм байна те. Бид нар нэг тийм бодлоо мэддэг шиг мэддэггүй юм шиг яваад байсан чинь. Бид нар тэр сар, дэлхий, нар эднэр дээр бол ер нь 4.5 тэрбум жил гэдгээс өөр цаашаа анзаарддаг ч юм байна дөө. Харин тий. Бүтэц бүс нь юу болсныг мэдгүй те. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нарны аймгийн 8 гаригаас эхний 4 гариг буюу хөрст гаригуудын тухай ярина. За. Хөрст гариг хийн гариг ангилж байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгэхээр наран талаасаа эхэлнэ. За наран талаасаа эхлэхээр хамгийн эхлээд мэдээж бод байгаа. Нарны аймгийн хамгийн жижигхэн гариг. За тэгээд мэдээж наранд хамгийн ойрхон гэж саялсан, тийм ээ? За тэгэхээр ингээ гэж бодсон мөг яах. Ингээ төсөөлье заяа. Нэг зүйлийг төсөөлье. Та одоо ингээд офсаасаа гадаа гараад нар руу харж ингээ дотроо төсөөлдөө. Нар руу харж байгаа шүү заяа. За ингээд төсөөлж байгаа. Тэгвэл хэрвээ та бууд гариг дээрээс нар руу харах юм бол дэлхий дээр харагдаж байгаа энэ нарны хэмжээнээс нар бол 11 дахин том харагдах юм гинэ. За. Тий, айгүй сонирхолтой гац. Нар илүү том. Илүү том. Яг тэгэхээр ойрхон байгаа учраас бүр 11 дахин том. Тэгэхээр бид нар ч нөгөө ингэдэг штэ. Тэмэн дээрээс нарын ойрхон гэж дуусдаг штэ тий. Хэрвээ бууд гариг дээр тэмээтэй байх юм бол нар бүр ойрхон байх нь штэ. За. Нэрээ тийштэй чи. Наран талд нартайгаа илүү ойрхон штэ тий. Хамгийн ойрхон гариг юм чи. Тий. За тэгэхээр ойрхон гэдэг байгаа нь ер нь ямар зайг хэлж байгаа юм гэхээр бууд гариг нарнаас ойролцоогоор тэг 139 астрономийн нэгж зайд оршдог гинэ. За энэ юу гэсэн үг ингээд гисэн чинь нэг астрономийн нэгж нь дэлхийн нар хоёр хоорондын энэ зай гэж байгаа шүү дээ тий. Дундаж зай гэж байгаа. Тий энэ одоо холтон ойртон гэхдээ дундаж зай гэж байгаа шүү дээ тий. Энэ цаг хэлдэм бэ. Нэг астрономийн нэгж. Гэхдээ бууд гариг чинь нарнаас авал тэг 139 шүү дээ тий. Ингээд бодоод үзэх юм бол бууд гариг нарнаас ойролцоогоор 54.4 сая километрийн зайтай байдаг гинэ. За. Тэгээ нэг астрономийн нэгжийн ойролцоогоор 149.6 сая километр гэдэг гэж байна. Тэгэхээр ийм ойрхон байдаг бахны. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл байгаа. Бууд гариг дээр температурын хэлбэлцэл маш их. За. Бүр маш их. Нартай хамгийн ойрхон орших гариг учраас хамгийн халуун. За тэгээ шөнө хүүтэн болдог гариг юм байна л дээ. За. Тэгсэн өдөр нь буюу наран талдаа нэмэх 430 Цельс орчим халуун байдаг гинэ. Савлт юм байна тий. Амар. Нэмэх 430. За ингэснэ шөнө буюу нар тусаагүй сүүдэр талдаа болохоор хасах 180 градус. Тэгэхээр энэ хоёрын хоорондох хэлбэлцлийн зөрүү чинь 610 градус байгаа байхгүй юу? Тийм байна. Угсаа ямар ч амьд үйт байх боломжгүй юм байна тий. Нартай дэндүү ойрхон учраас. Тий хийцөө гэсэн. За. Ер нь яг бууд гариг наранд хамгийн ойрхон байдаг учраас хамгийн жижиг радиусаар нарыг тойрно л гэсэн үг. Тий. Мэдээж илүү нарыг илүү хурдан тойрдог л гэсэн үг шүү дээ манай дэлхийгээс. За тиймээс ердөө 88 хоногт нарыг тойрно. Бид нар 365 хоног жиж нарыг бүтэн тойроод тэрийг жилгээд шинэ жил болгоо тэмдэглээд идэг. Гэтэл хэрвээ бууд гариг дээр нөхдүүд байдаг бол 88 хоног шинэ жил хийх юм шүү дээ. Гоё гац тий. 88 хоног тутам та 3 сар хүрэхгүй шахав тий. 247 хоноод нэг тойрдог чи бархас үт илүү анхаарал үү? Тийм үү? Тэгдэг штэ. Айгуу романтик 247 хоноод нэг тойрдог. Габас. За тэгэхээр нарыг бол 88 хоног тойрно буюу ерөөсөө ингээд 88 хоноод л нэг жил дуусч яах гэсэн үг. Хэрэв бод дээр бол за бууд гарыг нэг жил 88 өргөдөд тэнцүү юм бол нэг жил нь манай дээр 3 сар ч хүрэхгүй хугацаа тий. Энэ онцлогоос хамаарат эртний грекийн хамгийн хурдан мэдээ хүргэгч элч гэж нэрлэгддэг Меркурийн нэрээр гадаад олон улсад бол Меркури гэж бичнэ тий. Тэгээ монголчууд бол бууд гэдэг байгаа. За гэтэл бас нэг гажиг юм байна. За өөрийнхөө тэнхлэгээ дахиад эргэн штэ энэ чинь. Нарыг тойрохдоо 88 хоноод байгаа. Тэгсэн өөрийнхөө тэнхлэгийг эрэхтэй нэг өдөр нь манай дэлхийн 58 өдөр 16 цагт тэнцүү. Яагаад ийм зөрүү гард юм бол? Тий. Одоо гэдгийг бууд гаригийн жил нь 88 хоногийн дотор нэг жил тойрдог хэрнээ нэг өдөр нь 58 өдөр дэлхийхээр 58 өдөр 16 цаг болж ээж арай гэж нэг өдөр бүтэн дуусна.
Сони юм аа. Тэгэхээр ойролцоогоор 4 жил нь 5 өдөр юм хаашаа ер нь бол. 4 жил нь 5 өдөр. 88 хоноод 1 жил болж штэ. За тий. Гэтэл дэлхийд харьцуулахад 58 өдөр 16 цаг явж ээж 1 өдөр тойрдог. Нэг ийм л юм байна. Сони юм аа. Тэгэд айгүй сони харин тэгэхэд тэнхлэгийнх нь хазаалт байхгүй учраас улирал бол солигдохгүй. Тэг 4 улирал мөлөрлө гэж байхгүй. Дээрэс нь агаар мандалгүй болохоор ямар ч хадгалах дулаан бол байхгүй. Тэгэд наранд хит ойрхон учраас нарны туяа бол өдөртөө нэрээ маш халуун бой 430 хэм. Өдөртөө Цельсийн 430 хүртэл халдаг. За шөндөө хасах 180 хүртэл хүйтэрдэг гэдэг нь шүү дээ. Энэ зөрүүл амар байгаа юм да. Тий. Ийм юм байна. Тэгэл ерөөс ингээд наран тал нь түлэгдэж харагдаал сүүдэр тал нь тас хөлдөөд л байд юм байна. Тэгэхээр чи нэрэл амьд бий байх боломжгүй маань хичнээн одоо дассан юусан бактери байлаа ч гэсэн боломжгүй юм байна тий. Тий, угаас ямар ч боломжгүй юм байна. За тэгэхээр буд наранд маш ойрхон учраас буд руу хүлэг илгээх маш хэцүү. За яагаад хэцүү байдгүй гэхээр ингэдэг гинэ. Буд руу хүлэг хөөргөн штэ тий. Нарны татах хүч үйлчилчтэй гинэ. Тэгээ нөгөө хүлгийг нь асар богино хугацаанд маш өндөр хурд ахуулчт юм байна. Одоо би энийг ойлгохдоо ингэж ойлгосон. Ийм хоёр кольцоо байла. А, Б гэ хоёр кольцоо байлаа. Сайн ойрхон. Тэгээ би Б рүү шидэгчээсэн чинь А татах хүч ихтэй учраас миний шийдсэн бөмбөг А руу яваад орчих юм байна. Татах хүчинд нөлөөлөд гэсэн үг. Тэгэхээр нарны тойрог зам руу яваад орчичаад тэгээд ингээд юуг нь хурд ахуулаад идэм байна. Тэгэхээр буд дээр хүлэг газардах маш хэцүү гинэ. За. Тэгэд өндөр хурдтай нисэд очичоор будынхаа яг хажууд очиод тоормсолж хурдаа хасах хэцүү байдаг. Нэг бол өнгөрөө явчихна. За эсвэл гаригийн тойрог замд орох маневр хийхэд маш хэцүү байдаг. Тэр чинь татах хүч нөлөөлөд нь штэ. Тэгээд буулгахад бас хөлгөө буулгахад нэлээд бэрхшээлтэй байдаг гинэ. За. Тий. Гэхдээ эрдэмтдийн ачаар бол 3 том хөтөлбөр бууд гариг руу маш амжилттайгаар хүлэг хөргөөд илгээж судалсан байдаг. За тэгвэл энэ гурыг дурдъя л да. За хамгийн ихний хөтөлбөр нь бол NASA-гийн Mariner гэдэг юм хөтөлбөр байгаа. 1973 оны 11-р сарын 3-нд дэлхийгээс Mariner 10 гэдэг хүлгийг хөргсөн. За тэгсэн чинь энэ хүлэг шууд юу явчаагүй. Буд руу явчаагүй. Замаараа суур гаригийг судалчаад цааш явсан юм байна. Тэгээд 1974 оны 3 сарын 29-нд бууд гаригт хүрч л дээ. За тэгэхээр энэ хүлэг анх өндөр хурдтай нисж очсон учраас бууд гарын тойрог замд орч чадаагүй. Одоо нөгөө түрүүний нөгөө татах хүчний бол маш хурдтай гэсэн. Тий. Тэгээ хажуугаар нь ерөөсөө сүм гэл өнгөрцөн юм байна. Тий. Гэхдээ зүгээр ч нэг сүм гэд өнгөрчөөгүй. Ингэж өнгөрөхдөө бууд гариг соронзон оронтой болохыг тогтоосон байгаа. За гаригийн нэг талын зургийг авч чадсан гинэ. Ийм хурдтай байсан мөртлөгөөс зургийг авсан. Хажуугаар өнгөрөхдөө. Тий. Шүн гэл өнгөрөхдөө зургийг авсан гэсэн. За маш нэмгэн наатраас давхцсан агаар мандалтай болохыг нийлрүүлсэн гинэ. Тэгэхээр энэ хүлэг бол судалгаагаа бас амжилттай хийсэн гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Их хөрх юм. Тэгээд тэр нөгөө нарны татгчид төлөвлөд хажуугаар нь ингээд өнгөрөөл явцсан юм байна тий. Зураг мураг аваад ойр зур мэдээлэл аваад тэгээд цааш явцсан. Тийм. Гэхдээ чи хамгийн анхны хурж байгаа хүлэг учраас биднэрт энэ дайны мэдээллийг авч өгсөн бас боломжтой л байгаа зү тийм ээ. Тэгээд нөгөө хоёлаа түрүү ярьсан ч нөгөө алдартай өдөртөө 430 хүрдэг шөндөө хасах 180 хүрдэг гэдэг байгаа. Эний чинь яг энэ Mariner 10 гэдэг хүлэг хөөрөхдөө баталгаажуулсан юм байна. Тэгээд энэ авсан зургнууд дээр хэдэн мянган ширхэг ийм том тогоонууд ангал хавцлууд байгааг харсан юм байна л да. Бууд гараг дээр. Тэгээд нөгөө тогоонуудад нэр өгөөд эхэлсэн. За хамгийн том тогоог нь Calores гэж нэрлсэн байна. За энэ тогоо бол 1550 км-ийн диаметртэй. Аврах том тогоо. За хэдэн мянган тогоо байна. Тэгэл баахан нэр өгсөн Шекспир, Гёте, Достоевскийгээс ахуулаад л баахан бүр Walt Disney мэснэ хүртэл. Тэгэхээр Walt Disney бүр юутай өөрийн нэртэй тогоотой байх юм. Тийм байна. Тэгээд нөгөө нэг 430 өдөртөө 430 хүрч халаал шөндөө 180 хүрч хөлдөөд идэг болвол хүн бол очихын аргагүй. За хүн битгий ил баг техник очоод ажиллахад бас хүндрэлтэй. Учираас ер нь бол ингээд бууд гаргийг ерөөхдөө тоохгүй орхицсан юм байна. Угаасаа наранд хамгийн ойрхон чинь 430 гэж хүрнэ гэдэг чинь халаа тэр халалтны тэр халууныг ямар ч техник ингээд нөгөө ажиллах боломжгүй юм байна л да. Тэг арай ч хайлчихгүй юм байна. Тий. За харин 30 жилийн дараа буюу 2004 онд NASA дахиад мессенжер хүлэг илгээсэн. За энэ нь бол маш хурдтай нисж очоод тэгээ нэг очиход тоормслоход хэцүү байсан учраас шууд нисээд очиж болдсон юм байна. Гэхдээ ингэ нисээд очихоор нөгөө нэг дахиад нарны татах хүч өөрлөгөө нарны татах хүч рүү авчиад ингээд хурдтай очиод тэгээ торомслохгүй очиод пял гэл ингээд газардаа нялуулах юм байна л да. Тийм болохоор алсуур ингэж даялж 7 жил ингэж багаар ойртсоор байгаад 2004 оноос хойш 7 жил ингэж даялж явсаар байгаад 2011 онд мессенжер хүлэг бод дээр очсон. За энэ хүлэг маш сонирхолтой. Хамтран ажиллагчтай танилцуулчаад яагаад 430 градуст ингэж зүг зүгээр ажиллаад болоод исэн юм бэ, амжилттай болсон юм бэ гэдгийг хоёлаа ярина.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар төхөөрөмж шинжлэх аянаараа DDS-ийн дэвшилтэд 3 төв төхөөрөмж хамтран ажиллаж байна. За 4-р сарын 1-ээс ингээд DDS тавил та төхөөрөмж шинжилээрээ төхөөрөмж шинжилгээр олон гой үйлчлэгээтэй болж байгаа юм байна. За мэдээж киносон байгаа, цаг агаараа харж болж байна. Өөр ингээд нөгөө магадгүй та хүссэн нэвтрүүлгээ үзэж амжихгүй бол зарим юу чинь одоо сувгууд чинь ухраахгүй болгоно шүү дээ, тий. Тий, одоо жишээ нь тэр нөгөө бүжиглдэг шоуч юу ч гэнэ өвдөө. Тий, тэр чинь ингээд нөгөө яг тэр цагт л байж л үзэхгүй бол ухрааж болдгоо. Тий, тэгэхээр ухрааж болдгоо бол та DDS-ийн шин төхөөрөмж өөрөө тэр нэвтрүүлгээ ингээд бичлэг хөвчээд авчихна. Бичээд авчирна гэдэг чинь буцаагаад өссөн үедээ ухраагаад үзэж явах тийжлэхэн. Тийм шүү дээ. Тий. За бүр төр зогсоогоод үргэлжлүүлээд үзэж болно. За ингээд 0 орчид ирэх бол төр зогсооч гэж хаад. Ямар гоё. Тий, тэр нэвтрүүлгээ төр зогсоогоод тэг буцаж хурж ирээд ингээд үзэж болж байна. Өөр дээрээ санах хойтой бүр. Инженерээ нөгөө нэг юу энэ гэтээ дээр үеийнхнийхээ манай эмигийн лав байдаг нөгөө флаш ингээд залгаад идэг гэсэн чинь тэрэн дээр ингээд нөгөө хураачдаг айгүй их багтаамжтай флаштай. Надад бол цагаагаар мэдээллийг өдрөө алга харж болно гэдэг нь үнэхээр гой санагдчихэв. Энд чинь хөвчлэн нөгөө хөдөө орон нутгуудаар байдаг шүү дээ тий. Хөдөө орон нутгийнхан чинь юугаа харахтаа цагаагаар маш их хэрэгтэй байдаг. Энийг харах боломжтой гэдэг нэг таалагдчихэв. Тий, ийм гой шинжилүүлэлт хийж байгаа юм байна. За тэгсэн энэ дэвшилтэд төхөөрөмжийн давуу тал нь юу юм бэ? 3 төв төхөөрөмж. За 4 сарын 1-ээс буюу маргааш сар шинжилээрэй гэж уриалж байгаа юм байна. Яагаад шинжлэх ёстой вэ гэсэн үг? Дотоодын болон дэлхийн шилдэг 150 гаруй сувгтай гэж байна. За. Тэгээ Монгол орны хаанаач цаг агаараа шууд харах боломжтой, цагт баригдлагүй кино контент үзэх, кино сантай, хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийгээд нөхөөд үзэж ин интернет төхөөрөмжтэй бас холбогдчихдог, өөр дээрээ санах хойтой гэх мэтчлэн тий. За тэгээд DDS-ийн лавлах уснаас нь лавлж болно. Эсвэл зүгээр яг Facebook дээр DDS гэж бичээд ороод мэдээлэл авч болно. Чи утсыг нэлж хүү. За тэгээ утасныхан дугаар 77 77 14 34 эсвэл 14 34 гэдэг дугаар руу залгаад мэдээлэл авчиж болно. За бүр хамгийн амраар гэх юм бол DDS-ийн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Нөгөө тал нэвтрүүлэхдээ төхөөрөмж шинжлэх аянаараа DDS-ийн дэвшилтэд 3 төв төхөөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр даваа гараг болгон одон оронтой холбоотой сонирхолтой мэдээлэл хүргэдэг. За бууд гарагийн тухай ярьж байгаа сонирхолтой хөрст гараг тийм ээ. За Меркури гэж нөгөө бурхтын хооронд хил мэдээ хүргэдэг учраас, илчвэсэн учраас Меркури гэд нэрлэлсэн гэсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь NASA энэ хөтөлбөрийг Messenger гэж нэрлэж байгаа. Одоо энэ хөтөлбөрийн талаар хоёулаа ярих гэж байна л та. За энэ Messenger гэдэг энэ хөтөлбөрийн энэ хөлөг бол бууд гарын тойрог замд орж чадсан. За тэгээд тойрог замаас маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Газрын гадаргын зургийг нь маш бүрэн бүтэн байдлаар авсан. Хойд туйлд нь мөс ус хэлбэртэй байгааг тогтоосон гинэ. Мөс ус хэлбэртэй байна гэдэг чинь айгүй сонин штэ. Энд чинь хүүдэн талтаа 180 хасах 180 хүрдэг мөртлөнгөөсөө мөс ус хэлбэртэй байгааг бас тогтоосон гэхээр чинь тэнд яах нь бид нар чинь ер нь л амьдрал байж болох гаригуудыг судлахдаа ус шингийн хэлбэрт байна уу гэдэг хайгаад байгаа штэ тий. Ус байгааг тогтоосон. За маш их төмөр металлтай гариг байна гэдгийг мэдсэн гинэ. За тэгвэл бас бууд гарагийн геологийн бүтцийг тодорхойлсон юм байна энүүгээр. За өмнө нь галтуулд хэлбэрчээснийг нь олж тогтоосон гэж байна. Маш их бах мэдээж. Тэр олон тоогоотой юм чинь. Тий. За. Мессенжер хөлөг нарны ойролцоо ажиллаж байгаа учраас нөгөө нарны гэрлийг халахлах юм тусгай керамик шүхэртэй бүтээгдсэн гинэ. За. Тий. Тэгээд ийм учраас нөгөө хит халтанд эвдрэх аюул байхгүйгээр энэ төсөл амжилттай хэрэгжсэн юм байна. Тэгэхээр гадна талаараа ийм керамик шүхэртэй гэсэн үг. Тэгээд энэ шүхэр ч гэсэндээ өөргөө бассейн гүйцэтгэсэн гэдэг юм байна л да. Мессенжер хөлөг 4 жил хэмээн сайхан ажиллаж агаад 2015 оны 4-р сарын 30-нд бууд гарагийн гадаргуу дээр унгааж энэ төсөл дууссан гинэ. 100. Угаасаа ч анханасаа унгаахаар төлөвлөсөн байсан гэж байна. Тийм байна. Тийм тэгээд 2018 онд Европын сансрын агентлаг Японы сансрын агентлагтай хамтраад BP Colombo гэдэг ийм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм байна л да. Тэгээд энэ нь одоогоороо бууд гарагийг судалж л байгаа. Гэтэ ийм сонин хэлбэлцэлтэй 610 градусын зөрүүтэй гарагийг судлах шаардлага нь байдаг юм бах та. Гэхдээ байдаг юм байлгүй. Магадгүй зүгээр ах ингээд будыг бид нэр ашигладаг маа гэхэд одоо тий одоо хоёр дахь дэлхийн мэлхээ болгож ашигладаг маа гэхэд нэрээ ингээд ижил төстэй гараг марагч гэдэг юм өөр юмар судлах шаардлагатай. Эсвэл маш их металлтай учраас авралах гэж нөө. Тэгдэг байж магадгүй. За хоёр дахь гараг сугар. Наран талаасаа нэгдэх нь бол бууд буюу Меркури. За тэгээд хоёр дахь нь сугар гэж явж байгаа тий. За сугар бол нарны аймгийн наран талаасаа ингээд чагсаахаар хоёр дахь гараг. За сугар гараг бол дэлхий нар хоёрын хоорондох зайны 72% дээр нь байдаг. За дэлхийд илүү ойрхон тэг зууны 72 астрономи нэгж гэсэн үг юм байна. За харин дэлхий дээр байгаа хүний хувьд тэнгэрт хамгийн тод харагддаг тэнгэрийн эрхэс бол нэгдүгээрт нар
Нарыг бид нар харж чадна. Хоёрдугаарт сараа харна. За ингээд гуравт нь сугар гарыг бид нар хардаг. Тий? Та өнөө гараад харсан ч болно. Бага. Тий. За сугар гарыг бол дэлхийд хамгийн ойр орших гарыг. За дурангаар харахад бол ингээд сар шиг таллаж харагдана. За сугар гарыг дээр нөгөө нарны гэрэл аль талаас тусч байгаагаас болоод бүтэн тэргэл харагдах үе байна, хавирган харагдах үе байна. Сар шиг гэсэн үг юм байна. Зөө. Тэгээд сугар гарыг 3 давхар ийм битүү зузаан үүлэн давхархтай юм байна. За энэ үүлэн давхаргын хамгийн гадна давхарх нь болохоор хөхрийн хүчлийн үйл байдаг гин. За ингээд энэ хөхрийн хүчлийн үйлээр ингээд нөгөө гадуураа бүрхэгдсэн учраас нарны гэрлийг 80% ойлгож гадагш нь өөрлөв нарны гэрлэр гот буцаагаад 80% гадагш нь буцаагаад ойлгочдөг юм байна. Бид нар нөгөө ингээд цагаан хувцас өмсгөр халууцдаггүй шүү дээ. Тэгээ баг байдаг. Нарны гэрлийг ойлгоод идэг. Харуу шингээгээд идэг ихээрч мэд. Тий, тэрэн шиг ер нь бол энэ хөхрийн хүчлийн гадна талаар энэ сугар гарын гадна талаар байгаа тэр 3 давхаргын хамгийн гадна талынхын тэр үүлэн хөхрийн хүчил бол нарны гэрлийг 80% ойлгоод ингээд ойлгохоор эн чинь ингээд гялцж харагдаад байт юм байна. Нарны гэрлийг буцааж ойлгоод байгаа учраас биднэрт тэгээ бид нар бол өөрийн цолмонч гэж ирнэ, хэлнэ, үчийн гэлаанч гэж хэлнэ. Хоёулаа сугар гарыг. Тэгээ ер нь бол ингээд үүрээр ингээд бүх одод бүдгрээд нарны гэрэлд ингээд яг однууд бол алгуулчихгүй шүү дээ тий. Нарны гэрэл дунд л ингээд илүү тод харагдгаа болчихж байгаа болохоос биш. Тэгэн гут хамгийн сүүлд өөрийн цолмоо ингэж гялцж харагдаж үлддэг юм байна. За тэгээд үдшийн гялаанч гэсэн бас ягаач хөрт хамгийн дөрвөлөд гялцад гараад ирдэг. Тийм болохоор өөрийн цолмоо чинь сугар гариг, үдшийн гялаанч бас сугар гариг буюу за сугар гаригийг бол Венус гэж латинаар бол олон улсын нэршин бол Венус гэж хэлж байгаа. Тэгээд хамгийн үсгэлэнтэй тод гялалцдаг ийм тэнгэрийн эрхэс учраас гоо үсгэлэнгийн охин тэнгэр Венусийн нэрээр нэрлсэн. Грекийн домогтой их холбогдох юм ба тий. Тий. За тэгсэн гаригийг нөгөө битүү бүрхсэн хөхрийн хүчлийн үүл гэдэг байгаа штэ тийм ээ. Энд чинь ингээ гадагшаа гэрэл ойлгочт юм байна. Тэгсэн дотогшоогоо яадаг гэсэн чинь хүлэмжийн нөлөө үүсгдэг гинэ. За. Тэгээ хүлэмжийн нөлөөнөөс шалтгаалаад гаригийн температур нь байнгын 461 градус байдаг. Нэмэх штэ. Бас л халуун юм байна тий. Энэ халуун нь болохоор юунаас болоод нарнаас болоод байгаа юм бол биш юм байна. Тий чи нарны гэрлийн 80% буцаа авчих штэ. Тий ойлгочихж байгаа. Тэгэхээр энэ хүлэмжийн нөлөө нь дотогшоогоо ийм амар нөлөө үзүүлдэг байна штэ тий. Ер нь тэр чигтээ халуун таамал гэж хэлж болохоор штэ энэ хоёр гарч амар. За өөр бас нэг зүйл байгаа. Энэ болохоор хүлэмжийн хий нөлөөллөөс болоод сугар гариг агаарын даралтанд дэлхийгээс эрдэ хийх байдаг гинэ. За. Айгүйх даралтай гэсэн үг. Тэгээ хөхрийн хүчлийн болон бусад үүлэн давхаргууд түүний энэ гадаргын байнга бүрэн халахалж идэг учраас нарны гэрлийн дөнгөж 20% л гадраг дээрээ тусдаг. За ингээд гаригийн гадарга тойрог замаас ерөөсөө тийм нөгөө огт харагдахгүй ийм байдалтай байдаг гинэ. За. Тэгээ гадаргын зөвхөн түүний тойрог замд байгаа сансрын хөлгөөс радар ашиглаад долгион цацаад тэгээ гадарга дээр ойж ирсэн тэр дүрслэлийг нь хүлээж авч бүртгэдэг юм байна штэ. Сонирхолтой л. За тэгэд яг сугар гаригийн гадаргын зураг байна. За энэ талаар танилцуулна. Яг сансрын эд өрсөлдөөний үед Америкт тухайн үед бол одоогийн Орос улбаноос тэр үеийн зөвлөлт холбоот улс хоёр сугар гариг руу бас өрсөлдсөн. 61 онд зөвлөлт холбоот улс Венера хөтөлбөрийг хэрэгжүүлээд энэ хөтөлбөрийн хүрээнд анхны гариг хоорондын хүлгүүдийг илгээсэн юм байна. Америк нэгдсэн улс ч гэсэн бас одоо юу гэдэг энэ өрсөлдөөнд идэвхтэй байсан Маринер хөтөлбөрийн хүрээнд 62 оноос эхлээд хөлөг хөргсөн сугарлуу. За 61 он гэдэг чинь дөнгөж Гагарыг сансарт нисэж исэн үе. За ингээд хүн төрлөختөн анхны хиймэл дагуулад 57 онд хөөргсөн гэхээр өсвөл 4 жилийн дараа алсын гариг руу буюу сугар гариг руу. Тэгэхээр зөвлөлт холбоот бас төрүүлсэн баха тий. Энд чинь нөгөө Венера 7 гэдэг төсөл төрүүлээд очсон баха тий. 3 жилийн өмнө очсон уу яасан? Тийм юм байна. Тэгээд юу яасан юм бэ? 61 он зөвлөлт холбоот ус сугар гариг руу анхны автомат станцлах Венера 1 гэдэг хөлгийг явуулжээ. Тэгсэн нөгөөх нь холбоот сараад алгуулсан. 61 он. За ингээд 62 онд NASA-гийн Mariner 2 гэдэг хөлөг сугар гаригийн хажуугаар амжилттай нисээд өнгөрсөн. Тий. За ямар ч үс энэ бол үнэхээр том амжилт болсон. За гэтэл Оросуудын явуулсан түрүүний жилийн өмнө явуулсан хөлгөнөө сургах алгуулсан. Ингээд NASA-гийн хөлөг сугар гаригийн зүгээр хажуугаар нь гараад явсны төлөө л ерөөсөө баг ер нь Оросуудыг энэ дээр бол баг Оросуудын дээр баг ялгатгах шахсан юм байна. Тэр өнөөдөр ч гэжтэй өчигдөр уншижсэн тэр нөгөө Маринер үгүй Венус 7 Венера 7 гэдэг төсөл нь очсон юм билэ. Тэгээ араас нь 3 жилийн дараа Америкчууд очсон байна уу? Энэ Маринераар очсон байна уу? Тэгж харж ирсэн шүү. За тэгэхээр энэ нөгөө Маринер 2 гэдэг энэ хөлөг сугрын хажуугаар өнгөрөөд цаашаа нар руу яваа сураг тасарсан бас.
Гэхдээ энэ маш том амжилт хүнд хөрлөгтийн түүхэнд гариг хооронд амжилттай ниссэн анхны судалгааны хөлөг болж сансар судлалын түүхэнд анхдагч юм гавьяата болж ийн л өөрөөр хэлбэл энэ хоёр ч бүр ингээл дээр дороо оролцоод асар их уралдаантай байсан үед яг энэ сугрын төлөө бол маринер хоёр арай нэг шат төрүүлж алхсан гэж үзэж болж байна л доо. За. НАСАч тэр Оросуудч тэр үнийг хараад одоо бүр ингээ хоорондоо ангижсэн өөр гариг руу ингээд очиж болдгийм байна гэж юм урам зориг авсан ийм үйл явдал болсон гэж байгаа байхгүй. Тэгээд маринер хоёр хөлөг суур гаригийн хажуугаар ингээд шүн гээл нисээд өнгөрөхдөө хид хидэн судалгаа хийсэн байдаг. За, ер нь бол ингээд шүн гэж өнгөрөхдөө л судалгаа хийчих юм те. Тийм байна. За, юуг судалсан гэхээр асар зузаан нүүрс төрөгчийн давхар эслэр баялаг юм агаар мандлыг нээсэн байна. За, гадаргуугийн температур нь 450 орчим Цельсийн градус байд юм байна гэж тогтоожээ. Маринер 2 шүү. За, соронзон орон бараг байхгүй харин хүчтэй радио долгионы цацрагалтай болохыг энэ хөлөг буюу маринер 2 нээсэн юм байна. Тэгээд Оросууд юу яажээ? Зөвлөлтүүд гэж яриад даа. Шарандаа дахиад хэд хэдэн хөлөг хөөргсөн. 65 онд Венера 3 хөлгийг сугар гарагийн гадаргуу дээр буулгасан. За яг буулгасан ч биш, ер нь бол унтсан юм байлээ. Сугар гараг дээр очиод тэгээд ингээд буух гэж байгаад өөрөө ингээд унаад хэмхэрсэн. Тэгээд ямар ч мэдээлэл дамжуулж чадаагүй. Гэхдээ ямар ч байсан хүний гараар бүтээсэн хөлөг тий унаад ч болтгой сугар гараг дээр ойцсон. Тий. За ингээд 65 онд ингэсэн. 67 онд Венера 4 хөлгийг сугарын тойрог замд оруулаад ингээд энэ гаригийн агаар мандлыг наривчлаад судалсан. 3 жилийн дараа 70 онд Венера 7 хөлгийг сугар гаригийн гадаргуу дээр амжилттай газардуулж чадсан. Энэ одоо нөгөө яриад байгаа юм. Тий, ингээд Венера хөтөлбөр 1970 оны 12 дугаар сарын 15-нд хариг гариг дээр анх удаа амжилттай хөлөг буулгасан гэж сансар судлалын түүхэнд алтан үсгээр бичигддэг. Тэгэхээр буулгасан хөлгөөсөө гадаргын зураг аваад их дэлхий рүүгээ дамжуулж байгаа юм. Хит халуун температур, өндөр даралтын нөлөөлөөс шалтгаалаад ерөөсөл Венера хөлөг сугар гариг дээр буусан, амжилттай буусан. Ингээд буугаад буунгуудаа авсан зургаа их дэлхий рүүгээ илгээсэн. Ингээд хөөх юм тэр амар халуун там дээр 23 минут ажиллаад холбоод сарсан. Ер нь халуунаас нь бол 23 минут тиссэн гэдэг чи бас гайгүй тийм. Тэгээд ингээд эвдэрсэн. Тэгээд Оросууд бүр сүүлдээ энэндээ урамшаад дахиад өөр олон хөлгүүд илгээсэн сугар. Бүр 84 он хүртэл нийтдээ 10 хөлөг сугар дээр Оросууд буулгасан байт юм байна. Анхны хөлөг нь 23 минут ажиллаад ингээд халуунаас нь болоо шатаад гэдэг юм эвдрээд сургаггүй болж исэн сүлж холбоод сарж исэн бол сүүлийн хөлгүүд нь баг 2 цаг гаруй хэвийн ажиллаж исэн. Тэгээд 62 оноос 72 оны хооронд сарны хөтөлбөр дээр Оросууд бол НАСАд ялагдсан. Харин Оросууд сугар гарагийг эзлэх тулаанд бол НАСА гэстэй цөм ялсан. Тийм ээ. Тийм юм байлээ. Тэгээ энэс ч хойш 3 жилийн дараа буюу 1973 онд л тэр нөгөө нэг Америкийн төсөл. Тийм үү. Тийм бүр 3 жилээр сүүлдсэн гэсэн үг. Одоо энэ лайвын голоор гарч байгаа зураг магадгүй нөгөө нэг хөрх юм 23 минут ажиллахтаа гадаргын зураг авсан зураг гэж магадгүй л. Харин одоо зураг солигдчихлаа. Энэ бол хиймэл оюун ухааны зураг байна. Тийм байна. За тэгсэн чи ингэсэн юм. Ингээд нөгөө Оросын хөлгүүд гадаргын зургийг авчдсан байжээ. Тэгсэн сүүлийн хөлгүүд 127 минут ажилласан юм байна л да. Илүү урт ажилласан гэсэн үг. Тэгээд агаарын температурыг хэмжсэн. За тэгсэн энэ дээр нэг аягүй сонирхолтой юм байна. НАСАгийн Маринер гэдэг энэ хөлөг 450 Цельс гэдсэн шүү дээ, тийм ээ. За тэгсэн чи ер нь бол нарийг хэмжиж үзлээ бид нар энэ бол 457 Цельс юм байна шүү гэж томорсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол илүү нөгөө удаан ажиллаж байгаа учраас илүү сайн нарийн шинжилгээ судалгааг бид нар хийж ийна л гэж томроод байгаа хэлбэр шүү дээ. Тэгээ агаарын даралтанд дэлхийн далайн түвшин дээрхээс 90 дахин их гэдээсэн чи эн чинь 80 дахин их юм бэ шүү гэд ингээд ер нь бол ингээд нэг юм жоохон дийслэх маягтай л байсан гэсэн үг. Тэгснэ дараагийн хөлөг нь өөр газар ууж байгаа юм л та. За тэгээд түрүүн тэнд ингээ хэмсэн чинь 457 гэдээсэн штэ. Энд болохоор 461 байна штэ. Гэ бүр ингээ нөгөө ийш тийш нь явуулж байгаагаа л бас ингээ хэлээд байгаа. Маа энэ сугар гаргийн гадаргын зураг үзтээ та нар гэд ингээ ер нь бол өнгөрч байгаа гişэлж болж байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа ч нөгөө 10-0 гэсэн хүмүүс ч ястэ даналцж байгаа байхгүй энэ дэр. Тэгээд сугар гаргийн агаар мандал нь хүлэмжийн хий хөхрийн хүчлээс бүрдсэн учраас тэнгэр нь шар өнгөтэй. Одоо ингээд дээшээ харахаар шар тэнгэр байна гэж бодохоор сонирн байгаа сте. Бид нар чи цэнхэрлүү хахраас тий одоо бид нар бол хөх цэнхэр харагддаг шүү дээ. Тий. Шар тэнгэрлүү байна гэд төсөөлөхөр айгуу сонио. Уран зохиол дээр ийм хиллүүд айгуух гард юм да. Тэнгэр нь саарл өнгөтэй гэл дуу мун дээр ч юм уу тий. Тий гих мэдчихлээ. Одоо ингээд шар тэнгэрлүү харна гэхээр сонирн байгаа даа.
Тэгээ ер нь бол битүү шар гэж ойлгож болох юм байна л да. Ааха. Гэхдээ үргэлжийн мөнхөд 461 Цельс байдаг. За битүү хөхрийн хүчлийн уусмалтай агаар мандалтай гараг ер нь яг хүнд ч хэрэгтэй юм тийм ээ. Тэнхүү очих боломжтой ч юм уу, амьдрах боломжтой ч юм уу, автомат станц робот очиж ажиллах хэрэг яг байгаа ч юм уу гэд ингээ бодоод үзэхээр мэдээж бидэнд ямар ч хэрэг байхгүй. Энэ гаригуудыг судлаад байгаа шалтгаан чи биднэрт ямар нэгэн хэрэгтэй юм байна уу гэж судлаад байгаа шүү дээ. Тэгээ очиод үзсэн чи сугар гариг бол өстой хэрэггүй болж таарлаа. Тэгээ ингээд сугар гариг өглөө орой харахад л ер нь сайхан тод ингээд дээшээ харахад гялцж идэг тийм ээ. Ийм болохоос сансар судал талаасаа бол хинт ч хэрэггүй, хинт сонирхгүй болоод ингээд ер нь бол орхигдоход хүрсэн юм байна. Ааха. Хөөр хиймэн. За бид нар яг уу одоо ингээд эн чинь ингээд наран талаасаа явж штэ тий. За хамгийн наран талаас хамгийн эхлээд буд буюу Меркурийг явсан, хоёр дахь гариг нь бол сугар буюу Венусыг ярьсан. За ингээд наран талаас 3 дахь чинь манай дэлхий. Яг уу дэлхийн талаар бид нар өмнө нь ярьжсэн. Учираас дэлхий бол нарны аймаг дотроо чулуулаг хөрстэй хамгийн том гариг гэж явна. За тэгээд яг уу нэг л юм онцлог өмнө нь дэлхийн тухайд дэлгэрэнгүй ярьсан учраас нарнаас амьдрал үүсэх хамгийн тохиромжтой зайд буюу ус шингэн төлөвт орших зайд манай дэлхий байрладаг. За энэ зай жаахан холтоход ус хөлдөж мөс болно. Эсвэл ойртвол бидний ус маань уушаад алгуулчихна. Тий. Тэгэхээр ингээд нэг мөстэй эсвэл усгүй үед амьдрал үүсэхгүй. За энийг бол англиар habitable zone гэж нэрлэж байгаа. Тий. Одоо сансар судлаач нар бол дэлхийдээ төстэй амьдрал байх боломжтой гаригуудыг хаахтаа ийм жишг байт юм байна. Дэлхийн жишг болгоод ерөөс ингээд тэр гариг өөрийнхөө нарнаас хэр хэмжээний зайд байна вэ? Яг манай дэлхийд ижлэхэн байвал за яг амьдрал ажиллах юм байна. Тэгээ мэдээж усан шингэн төлөвт байх хэрэгтэй гэдгийг л бид нэр хайгаад байгаа шүү дээ тийм ээ. Тий. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээ үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчилгээг нүд ирэмхийн зураг гэсэн урайтаагаар Simple application хамтран ажиллаж байна. За энэ Simple application-ыг та гар утсандаа татаж суулгаад за ингээд 2.3-аас 3.9% хүүтэйгээр 30 сая хүртэлх төгрөгийг зээлж болно. За хугацаа нь бол 40 хүртэл сараар зээлж байгаа юм байна лээ. Тэгэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 182888 гэдэг энэ утас руу лавлах залгаад мэдээлэл авч болно. 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирэмхийн зураг авах боломжтой гэдэг. Нүд ирэмхийн зураг гэдэг. Харин тийм. Зүгээр гар утсан дээр апи татаал юу ячна. Гэхдээ айгүй гоё болчихжээ. Өмнө чинь ингээл бид нэр зээл, цалингийн зээл ингээл явхад банкнд за нэг тодорхойлт авиж өгөн, за нэг ийм авиж өгөх хэрэгтэй байна, орлогоо нотлох хэрэгтэй байна гэл айгүй бичиг цаас хөөцөлдөж явдаг гэсэн шүү дээ, тий. За энэ Simple application зээл авах процесс, зарцуулах хугацаа багасгаж таны санхүүгийн нөхцөлд таарах хамгийн дээд хэмжээгээр зээлийг санал болгодог. Энэ нүгээр хамгийн том давуу талтай. Тэгээ үргэлжлүүлээд одоо нөгөө хэрхэн дижитал зээл авах алхмуудыг танилцуулъя. За эхлээд Simple гэдэг аппликейшнийг гар утсандаа татаа суулгах чинь. За тэгнь. Simple аппликейшнийг харилцагч болоод бүртгүүл чинь. За намайг цэцэг гэдэг юм аа, ийм гэд би бүртгүүлнэ гэсэн. За дижитал зээлийн эрхээ харна гэж байгаа. Надад одоо яг дээдл нь хідэн төгрөгийн. Тэгээ бүртгүүлсэн боломжтой. Танд нэг хідэн төгрөгийн зээл гарах боломжтой байна гэж мэддэг нь байна. Яг үнэ. Тэгээ хэрэглээний зээлийг нэг гэрээг нэг удаа байгуулаад тэгээ хідэн ч удаа зээл авах боломжтой гэсэн байна. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1828 гэдэг лавлах утас руу залгаад мэдээлэл аваарай. Татчих чадахгүй байвал энэ лавлах утас руу залгаж байгаа татчих болно. Ер нь бол яг хуу Simple гэдэг ингээд англиар Simple гэдэг ингээд бичвэл Play Store, App Store дээр аль дээр нь ч байгаа. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ дижитал зээлийн үйлчилгээг нүд ирэмхийн зураг гэсэн урайтаагаар Simple хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Нөгөө л нэвтрүүлэг 7 хоног болгоны даваа гарагт Одон орон гэдэг булангараа явдаг. За бид ингээд нарны аймгийн том эрхсүүдийн талаар ярьж байгаа. Бид нарыг ярьсан, сарыг ярьсан, дэлхийг ярьсан. За өнөөдөр бол одоо нарны аймгийнхаа яг наран талаасаа эхлээд ингээд гаригуудыг ярьж байна. Хөрстэй гаригуудыг. Хөрстэй гариг гэдэг чинь манай дэлхийдээ адилхан л гаригууд гэсэн үг шүү дээ. Тэгээ манай ер нь бол ингээд эхний дөрөв нь хөрстэйстэй тий. Манай дэлхий чинь хамгийн том нь гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл одоо дөрөвдөх нь буюу ангаргыг ярнаа. За битүү улаан тоостой гариг. Тэгэд улаан тоос нь төмрийн эсэл буюу зэв гэдэг нь тогтоогдсон ийм гариг аа. За тэгэхээр дэлхий дээр ингээд тэнгэр цэнхэр өнгөтэй харагддсан байж, за сугар дээр шар өнгөтэй харагддсан байж, тэгвэл ангараг дээр ямар харагдах вэ гэхээр улаан хүрэн бор өнгөтэй харагдана. Юу вэ тий. Дээшээ харж нэг юм улаан. Тий. Улаан өнгө чинь манайх ерөнхийдөө л тийм жоохон харахад хурц амар штэ цусны өнгө учраас ер нь жоохон амар тий. Тэгээ тэнгэрлөөгөө харсан чи тэнгэр нь улаан байх юм бол бүр амар. За. Улаан хүрэн за тэгээд зарим тохиол бүр юм бор өнгөтэй байдаг. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө нэг салхишуурахтай үед нөгөө улаан тоос нь босоод ингэж харагддгийг гинэ. За. Тэгээ дэлхий дээрээс ч дурангаар харахад ерөнхийдөө
гариг бүхэлдээ улаан хүрэн бор харагддаг учраас бид нар ангар гаригийг улаан нүдэн гариг гэж нэрлэдэг байна. За ер нь бол дэлхийн наранд илүү ойрхон учраас дэлхий дээр хүн амьдрах боломжтой дулаахан тийм ээ. За тэгсэн чинь ангар хажууд нь хамаагүй хүүт юм байна. Харьцуулаад үзэх юм бол. Ангар гариг нарнаас дунджаар 152 астрономын нэгж зайтай байрладаг гинэ. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нар дэлхийн хоёрын хоорондох зайн дээр дахиад талыг нэмсэн зайд байрладаг гэсэн үг. Тэгэхээр нэлээд зайтай гэсэн үг байгаас нарнаас бол. Тийм байна. За тэгвэл дундаж температур нь ангар гариг дээр ямар байдаг вэ? За энэ бол хасах 63 Цельсийн градус гэдэм байна. За амар хүүтэн. Манай ч одоо ингэж нэг өвөлтөө 50% хүрэхэд бол тэр 180 яаж бодвол гайгүй. Тий. Ер нь бол боломж юм. Ангар гариг дээр очноо гэдэг чинь ер нь бол нөгөө хүүтэн лөө явна гэсэн үг юм ба штэ. За тэгвэл манай дэлхийтэй харьцуулаад үзэх юм бол өмнөд туйл дээрээ 143 Цельс байдаг гэж байна. Энэ чинь хэлбэлцдэг гэсэн үг штэ тийм ээ. Тийм байна. За. Тэгээ бүртгэгдсэн хамгийн дулаан температур нь гэсэн чинь экваторын бүс дээр өдрийн цагаар нэмэх 20 градус. Гэхдээ яг ингээд амьдрах таатай бүс орчноо сонгочих юм бол бас ч тийм амар хүүтэн халуун биш юм шиг байгаа штэ. 20 гэдэг чинь айгүй Гэтэл мохоо улаан штэ гэхгүй юу. Тэгээд маш нэмгэн агаар мандалтай гинэ. Ийм учраас өдөр шөнийн температурын зөрүү их шөндөө хасах зүүртэл үдэрдэг гэж. Амар. Хэцүү байгаа зү амьдрал байна гэхэд. Тэгээд яг хөө ингээд одоо ч юусэн ингээд бид нар бол юм л ангаргал гэдэг байгаа. Ангараг руу нисэх гэдэг байгаа. Хэдийгээр одоогоор хүйтэн хуурай там болсон байгаач судалгаагаар бол 3 тэрбум жилийн өмнө бол ангараг дулаахан чиглэг ийм урамсгалтай байсан гэж эрдэмтэд үздэг. Бүр халуун аршаан урсж ийсэн гэж үзсэн. Тэгээд өөрөөр хэлбэл тэр үед амьдрал байсан байж болцсохгүй. 3 тэрбум жилийн өмнө ангараг дээр бол. За энийг 2011 онд Африкийн Сахарын цөлөөс олдсон хар үтсгслэн гоо гэдэг ийм солироос олж тогтоосон. За 2024 оны 11-р сарын одоо дугаар дээр бол энэ талаар ярьсан хар үтсгслэн гоо гэдэг ийм солиор гарсан ингээд олдсон ингээд. Тэгээд 84 онд Антарктидын Ааланы толгод гэдэг ийм газраас нэг солиор олсон юм байна. За юуник Alan Hills 84,001 гэж нэрлэлжтэй. За энэ солирыг ойролцоогоор 4 тэрбум жилийн өмнө дэлхий дээр унсан гэж тогтоож байгаа юм байна. За тэгэхээр бүр ангараг гаригаас ирсэн байж болцсохгүй гэдэг ингээд үзээд шинжилүүлэхээр NASA-д өгсөн нөгөө солирыг. Тэгээд NASA-гийн эрдэмтэд 1996 онд энэ солирын гадаргуу дээр нян шиг хэлбэртэй ийм чулуудсан бичил зүйлс байгаа гэдгийг олсон гэж зарлж ирсэн. За энэ чинь бол бүр яваанда бүр нөгөө хувилдааны онолтой холбоотой явждаг те айгүй хэцүү сэн юм их яригддээ штий. За тэгсэн ийм дүгнэлт гаргачлаа тийм ээ. NASA-гийн эрдэмтэд 96 онд одоо энэ солирын гадаргуу дээр нян шиг хэлбэртэй ийм чулуудсан бит байгааг олчлоо. За тэгвэл эндээс яг юу гэж дүгнсэн бэ гэдэг чинь айгүй чухал штий. Бид нар дүгнэхч яах вэ? Одоо эрдэмтэд дүгнэх хэлж чухал те. Ангараг дээр амьдрал байсан байж болцсохгүй гэсэн ийм дүгнэлтийг хийсэн. За нэгэн тийм дүгнэлт гарсан юм чи яасан гэхээр одоо юуг шуурал нөгөө ангараг гариг дээр ч амьдралын уурлан мөр хайхаар явд юм байгаа зү. Тэгээд сүүлийн үеийн судалгаагаар юу харуулж ийн гэхээр ангараг өмнө нь амьдралтай байсан байж болно. Гэхдээ сулс хоронзон орноос шалтгаалж агаар мандал шим мандлаас сансарт алдчихсан өхмөл гариг болсон гэж үздэг юм байна. Цагтаа амьдралтай байсан одоо хүчгсэн гэсэн. Нөгөө заримдаа нөгөө дэлхийг ярихтаа дэлхий бол насжилтын үед нөгөө идэр залуу насандаа явж байгааг ил ярьдаг байхгүй юу? Харин ангараа бол яасан гэхээр насжилтын үед бол аль хэзээний хүчгсэн өхмөл гариг болчихсон гэж ойлгож болох нь шүү дээ. За мөн уг чулуудсан битүүдийн диаметр нь 20-100 нанометр гинэ. Одоо нөгөө нэг солир дээрээс олдчиход байгаа битүүдийн диаметр нь 20-100 нанометр. За тэгэхээр энэ нь болохоор дэлхий дээрх альва эсийн хэмжээнээс хамаагүй жижигхэн байгаа юм байна л та. За тэгвэл амьдрал буюу анхны бичил битүүд дэлхийгээс өөр гариг дээр үүссэн байх боломжтой юу? Ер нь манай дээр л амьдрал байгааг өөр гариг дээр бас амьдрал байсан юм биш үсттэй гэдэг ийм таамгийг гаргад ингэнэ. Тэгээ ер нь нөгөө анхны бичил битүүд солироор тээвэрлэгдээд дэлхий дээр ирсэн байж болох уу гэдэг ийм асуулт эндээс ургаж гардаг учраас энэ айгүй ач холбогдолтой ийм судлагдсан байгаа байхгүй юу? За. Тэгээ уг нь бол тэр нөгөө нэг Alan Hills 84,001 ч гэх юм уу одоо 84 тигтиг нэгт гэж унших юм уу те. Энэ дээр байгаа тэр нөгөө чулуудсан зүйл гэдэг байгаа шүү дээ. За. Энэ нь яг бактери муу юм уу? Яг ангарах муу юм уу гэд ингээд цаашаа зөндөө л асуудал гарч ирж штэ тийм ээ. Нөгөө ясаа цайдл шалгах хэрэгтэй гэдэг шиг. Эсвэл бүр цаанаасаа одроо нөгөө сансраа нисэж ирээд ангарахыг мөргөнгүүтээ дараа нь дэлгүүр ирсэн байж болох уу гэд ингээд ургуулад ухаадах юм бол хариулт өгч чадхааргүй маш олон асуудлууд эндээс ургаж гардаг. Тийм ч учраас хувилдааны онолтой энэ маш их холбогддог юм бэл. Тэгээд ангараг гариг дээр 24 км өндөр
Олимп бол байдгийг бүгд мэднэ. За энэ бол Нарны аймгийн хамгийн өндөр уул 24 км гэдэг нь одоо тий. За манайх ч бол 8800 шүү дээ тий. 8 км л гэсэн үг шүү дээ. Ер нь бол Эверест чинь. Тэгэхээр тэгвэл бас Маринерийн хөндий гэж 8 км-ийн гүн хавцал байна. За Маринерсийн хөндий. За 8 км. Одоо бол манай радиогийн байрнаас манайх ингээд Өлгөө нурын артлаас ингээд 8 км явлаа. Баруун тишээ 8 км бол 5 шарын фризер хүртэл явна. 8 км чинь тийм хол юм. Тийм хол шүү дээ. Янз бүрийн хол байхгүй юу? Тэгээ дандаа машин усаар байгаа бид нэг ойрхон юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм хол илүү. Тий. За ингээд тийм. Тэгэхээр тийм гүнзгий төсөөлөхөд амар тийм хавцал байна. Тэгээ бүтэн 4000 км үргэлжлэн ангараг дээр. Тийм. Тий. За ингээд ангараг гарагийг бол латинаар мэдээж Марс гин. За Марс бол эртний грекийн бурхан, грекийн дайны бурхан Аресын латинээр. Тий. За энэ Арес бурхан болохоор 2 хүүтэй байсан. За тэр 2 хүүг нь болохоор домогтой бол грекийн домог дээр бол Phobos Deimos гэж нэрлэдэг. За гэтэл энэ хоёр бол айдас хүйц төрүүлдэг ийм хоёр бурхад байсан. Тэгсэн чинь ядж хахад ангараг гараг болохоор хоёр ширхэг дагуултай сартай гэсэн үг тийм. Хоёр сартай, манайх бол нэг сартай байсан. Тий, тэгэн гууд тэр хоёрт нь Phobos Deimos гэдэг ингээд ийм нэр өгсөн баа. Нөгөө нэг дайны бурхны хүүхдүүд. Тий, дайны бурхны хүүхд. Дайны бурхан нь өөрөө Марс гараг. Марс буюу ангараг. Тэгээд дагаад явж байгаа хоёр сарыг нь бол Phobos Deimos гэд нэрлэлсэн. Айдас төгшүр гэдэг манайхан тий. Тий, Phobos нь айдас, Deimos нь бол төгшүр гэсэн аимшиг гэсэн утгатай. Тэгээд ангараг бол айдас аимшиг гэсэн ийм хоёр дагуултай сартай байх нь байна. Тэгээ мэдээж ингээ зарим уран зохиол дээр бол энэгээр ингээ нэрлээд ингээ явж байна. За тэгэхээр одоо ингээд нөгөө дэлхий дээр ингээ байрандаа зогсож байгаад дээшээ өсрэхэд за одоо нэг гой зүйл ярих чааш шүү. За дахиад төсөөлөе. Нэвтрүүлгийн төсөөс одоо дахиад төсөөлөе. За дэлхий дээр зогсож байна. Дээшээ ингээ өсрлээ. Газраас 45 см хөндөртгөө гэж бодъё. За би өсрлээ 45 см хөндөрчт юм байна. За тэгвэл саран дээр яг ингээд өсрэхэд 272 см өндөрт өсөрч чадна гинэ. За дэлхий дээр 45 бол саран дээр 272. За яа тэгэхээр нөгөө сарны татах хүч дэлхийгээс бага учраас ингэж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл ангараг дээр 118 см өндөр өсөрч чадна гинэ. За. Тэгэхээр чи бас л татах хүчтэй холбоотой. За тэгвэл ангарагын сар болгох тэр нөгөө Phobos дээр 773 м өндөр өсөрч чадна гэдэг одоо. Айгуу сонин тий. Хэрвээ яг өсөрдөг бол сантиметр ярьжсэн бүр 773 м болоо явчихж байгаа зү тий. Тийм байна. Тэгэхээр нөгөө сар болон ангараг дээр очих хүмүүс яг энэ туршилтыг хийж үзэх юм бол хүмүүст илүү гой сонирхолтой, шинжлэх ухаан сонирхож байгаа хүмүүст их гой юутай байж зөөрэж магадгүй л юм тий. Тийм байна тий. За энэ түрээд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг болсон байна. Өнөөдөр шинжлэх ухааны булангаараа гариг хэсгийн булангаараа 8 гаригаас 4 хөрст гаригийн талаар бит хоёр ярьлаа. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан төхөөрөмж шинжлэх аянан DDS-ийн дэвшилтэд 3 төв төхөөрөмж байлаа. За мөн дижитал зээлийн үйлчилгээг New Term-ийн зурд хэсүүрэтайгаар Simple хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг хүлээн авсараа 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгээрээ эргээд болцъё. Баярлалаа мөгийнх.